Саладнаас ч бага калоритой хоолорлуулагч уургийн ундаа TechFit Monster. Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэнд үзэж байгаа цаг үеийн мэндийг хүргэе. За тэгэхээр Jeffrey Epstein-ийн Part 2-ийн үзэгдэхэд бэлэн болсон байна. За миний гарт 23 хуудас бэлтгэсэн материалууд маань байна. Тэгэхээр энэ удаагийн дугаар магадгүй цаг гарan үргэлжлэх байх. Part 1 маань цэцэгдсэний дараа маш олон хүмүүсээс эрэг комент ирсэн. Тэр бүх хүмүүстээ маш их баярлалаа гэдгийг хэлмээр байна. Та бүхний хэлсэн сайхан өмнө болгон буцаад өөрсөнд чинь эрэг бүхнийг татна гэдэгт итгэлтэй байна. За тэгэхээр энэ удаад бол маш сонирхолтой фактууд дэлгэгдэж яригдах болно. Та бүхэн сайхан тухалж суугаад энэ удаагийн дугаарыг хүлээн авч үзээрэй. Нэрээ ямар их сурвалжаас материалаа бэлдсэн бэ гэж асуусан байсан. Part 1 болон 2-ын бараг 80-90%-ийг Law and Crime гэдэг сувгаас олол авсан байгаа. Тухайн сувгийн Jesse Weber гэдэг голтой эрүүгийн хэрэг ярьдаг сэтгүүлч байдаг. Маш нарийн детальтайгаар файлуудыг хавсрагсан байдлаар Epstein-ийн хэргийг болтол ярьсаар байгаа. Тэгэхээр англи хэлнээс та бүхэн мэдээлэл авах бол тэрхүү сувгийг үзэх боломжтой. Тэр сувг дээр бол өдөр болгон шинжлэгдсэн мэдээллүүд орсоор байгаа. За тэгэхээр хэдүүлээ гол яриараа орцгоё. 2019 оны 8 сарын 8-нд Jeffrey Epstein Manhattan Metropolitan Correctional Center гээд шоронгийн камерт сууж байхдаа гэрээслэлдээ шинжилсэн хувилбарт гарын үсэг зорсон байдаг. За тэр бол 50 сая долларыг өөрийнхөө өмгөөл өгчөд 25 сая долларыг нэгтлэн бодогчдоо 10 сая долларыг Норвегийн нэг дипломатчийн хүүхдүүдэд мөн 10 сая долларыг Ghislaine Maxwell-д үлдээсэн байгаа. За харин үлдсэн 50 сая доллар Карибын тэнгисийн арлууд дахь эдлэн Манхэттанд байрладаг таунхаус, Парисын орон сууц, Palm Beach дэх харш, Нью Мексико дахь ранч, 33 каратын алмаазсан бөгж болон 48 ширхэг салангад алмаазыг хамгийн сүүлийн найз бүсгүүдээ үлдээсэн юм байна. Энэ бүсгүүн талаарх New York Times дээр гарсан байсан мэдээллийг та бүхэн товчхон хүргэнгээ яг чухам ямар учиртай эмэгтэй болохыг нь мэдэж авцгаая. Epstein-ийн файл дотор Беларусь улсын иргэн Карина Шулияк гэдэг нэр бол олон удаа дурдгдсан байдаг. За Карина Epstein-ийг шоронд хоригдож үеэр амиа хорлохоос өмнө хамгийн сүүлд уцаар холбогдсон эмэгтэй байгаа. 10 жилийн хугацаанд хоорондоо бичилдсэн мэйл болон мөнгөний гүйлгээ, аяллаа төлөвлөгөө бас Шулиякийн гэр бүлийг санхүүжүүлсэн асуудал бас түүний Америкт шүдний эмчээр сурах үед нь төлбөрийн зарим хэсгийг төлж өгсөн баримтууд багтсан байсан. 1953 Trust гэж нэрлэгдсэн 32 хуудастай баримт бичигт Epstein хөрөнгийнхөө хамгийн том хувийг энэ эмэгтэйд өвлүүлж үлдээхээр тусгасан байсан. За 1953 Trust гэдэг нь болохоор өөрийнхөө төрсөн оноор нэрлэлсэн тийм итгэлцлийн сан юм байна. За энэ баримт бичгийг хууль зүйн яам олонд дэлгэж харуулсан байгаа. За тэгээд энэхүү бичгээ нас барахаасаа яг 2 хоногийн өмнө үйлдээд гарын үсэг зурагдсан гэрээслийн дагуу Шулияк бол 50 сая доллар бас Little Saint Aral, Нью Мексико мужид байдаг ранч, Нью-Йорк хотын таунхаус, за тэгээд Парисын хотынхын төвд байдаг маш үнэтэй орон сууцыг өвлөж авахар заагдсан байсан. Дээрээс нь нэмээд бараг гэрлэх бодолтойгоор өгчээсэн гэх 33 каратын алмаазсан бөгжийг өвлөж авсан юм байна. Урд нь бол Беларусь улсын анагаах ухааны их сургуулийн оюутан байсан Шулияк 2009 онд 20 гаруй настай байхдаа Америкийн нэгдсэн улсад ирээд удалгүй бол Epstein-тэй танилцсан юм байна. Тэр бол Колумбийн их сургуулийн багшийн коллежид үргэлжлүүлж суралцсан. За тэгээд Epstein-ийн тусламжтайгаар Америкийн нэгдсэн улсын шүдний эмчийн лицензийг авч чадсан. Америкийн нэгдсэн улсын цагаачлалын албанд бүгэлсэн асуулгад Шулияк Беларусь дахь дарангууллын дэглэмийн улмаас өөрийн хувийн аюулгүй байдалд санаа зовоод тэгээд Америкт бол сууршиж амьдрах хүсэлтэй байгаа гэдгээ дурдсан байсан. За энэхүү баримтууд нь болохоор яг Беларусын талд бол бүх мэдээлэл нь нотлохоотойгоо байгаа юм билээ. 2013-аас 2016 оны хооронд Шулиякийн эцэг эхийн дор хаяж 80 мянган $80,000 хүлээж авсан юм байна. 12 дугаар сард нийтлэгдсэн баримтуудын эхний хэсэгт 2013 онд бол Минск руу хийсэн нийт 30 мянган $80,000-ын 2 гүйлгээ дурдгдсан байсан. За ингээд ийм учиртай Беларусь эмэгтэйн талаар нэлээд их мэдээлэл бас сошиал орчинд явж исэн. Хэдүүлээ Epstein нас барах үеийн арай дэлгэрэнгүй хэсэг рүү оръё. За Epstein нас барахаасаа 2 хоногийн өмнө уг нь бол камерт нь өөр хоригдол бас хамт байсан байгаа. Тэр хүнийг нь болохоор Efrain Reyes гэдэг. За тэгчээд гэрээслэлээ биччихэд амиа хорлох талаар нь мэдсэн юм уу яасан ингэж болохгүй штэ гэж тэр хүн хэлсэн чинь санаа зовох хэрэггүй гэж Epstein түүнд бол хэлсэн байгаа. Тэгээд дараагийн өдөр нь Reyes гэдэг хүнийг болохоор энгийн шилжилт хөдөлгөөний дагуу өөр камерлоо шилжүүлсэн байгаа. Харин тэрнээс нь яг нэг өдрийн дараа Jeffrey Epstein ганцаараа
нас барсан байдалтай одоо олдсон. За үүнээс хойш бол цогцтой холбоотой сонирхолтой зүйлүүд гарч ирсэн. Шоронгийн нэг хяналтын ажилтан холбооны мөрдөх товчоонд хэлэхдээ ажилтнууд хайрцаг давуу ашиглаад хүний биетэй тийм төстэй зүйлийг хийгээд түүнийг болохоор эмнэлгийн шинжилгээний газрынх гэж тэмдэглэсэн тийм цагаан өнгийн вайнд бол атсан гэж мэдүүлсэн байсан. За хэвлэл мэдээллийнхэн тухайн вайныг нь бол одоо нөгөө Jeffrey Epstein-ийн цогцыг аваа явчихна гэж бодоод дагсан байгаа. Гэхдээ Epstein-ийн яг өөрийнх нь цогцыг болохоор тусдаа хар өнгийн автомашинд очиад аваа явсан. За тэгэхээр тухайн машин бол огт мэдэгдэлгүйгээр явсан гэдгийг баримт бичигт дурдсан байдаг. За энэ нь бол 2019 оны 8 сарын 16-ны өдрийн холбооны мөрдөх товчооны ярилцлагын тэмдэглэгээс авсан одоо мэдээлэл байгаа. За Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яам 2026 оны 1 сарын 30-нд энэхүү баримтыг олон нийтэд ил болгосон. За энэтэй хамт бол Jeffrey Epstein-тэй холбоотой одоо 3.5 сая гаруй хуудас одоо баримт бичиг, 180 мянган зураг, 2 мянган видео бичлэгийг бас нийтлсэн. За хэмжээний хувьд бол энэ нь Америкийн түүхэн дэх хамгийн том баримт бичгүүдийг ил болгосон явдал байсан. Америкийн нэгдсэн улсын засгийн газар юу мэдчихсэн, за хизээ мэдсэн, түүнтэй холбоотойгоор юу хийсэн, эсвэл юу хийгээгүй гэдгийг бол одоо энэхүү одоо мэдээллээр та бүхэнд харуулах болно. За дэд ерөнхий прокурор Todd Blanche CNN-д ил тод одоо ингэж ярьсан байгаа. За 7 дугаар сард хууль зүйн яам Epstein-ийн файлуудыг шалгасан. Тэнд бол хэнийг ч яллахаар зүйл байгаагүй гэж мэдэгдсэн. Дараа нь тэр бол бараг л бид ажлаа ил болгосон. Одоо дэлхийд даяараа хараад бид нар алдаа гаргаж үгүй юу гэдгийг хэлж чадхаар боллоо гэж хэлсэн байсан. За Jeffrey Epstein-ийн үйлдсэн гэмт хэрэг нь бол үндсэндээ зохион байгуулалттай үйл ажиллагаа байсан. Тэгээд энэ ажил нь болохоор дэд бүтээцтэй, ажилчидтай, логистиктэй, за тэгээд охтыг хохирогчоо болгох гарц гаргалгаа сувгууттай болцсон байсан. За 2008 онд 14 настай охин цагдаад мэдэгдчихэж нэг юм. Epstein бол шоронд сууж хүчирхийлэгч гэдг нь мэдэгдсэн ч за тэрнээс хойш бол Америкийн нэгдсэн улсын засгийн газар бараг 20 жилийн турш бүх нарийн мэдээллийг мэдчихсэн мөртлөө юу ч хийгээгүй. 3.5 сая хуудас баримтын дунд бол 2000-ад оны дунд үеэр Флоридагийн өмнөд дүүргийн прокуроруудын бэлтгэсэн 56 хуудастай холбооны яллах дүгнэлтийн ноорг нь бол байдаг. За нийт бол 60 зүйл анги. За тэр нь гэхдээ зөвхөн Epstein-ийн эсрэг биш. Epstein болон түүний хувийн туслахууд гэж тодорхойлогдсон. Epstein-ээс гадна түүнд ажилладаг байсан 3 хамсаатны одоо эсрэг бас байсан гэсэн үг. Тэдний нэрс бол 2026 он болсон ч гэсэн одоо хүртэл нууцлагдсан хിവэрээ. За тэгээ 3.5 сая хуудас баримт ил болсон мөртлөө засгийн газар энэ одоо 3 хүн хэн байсан гэдгийг одоо ч одоо олон нийтэд дэлгэж одоо ил болгож хэлэхгүй байгаа. Яллах зүйлээ ингээд хүүхэд худалдаалах, хувилдаан, насанд хүрээгүй хүнийг уруу татах, хууль бус үйлдэл хийх зорилготой ийш тийшээ бол зөрчсөн зэрэг зүйлүүд бол орсон байсан. За 4 сэжигтэн бүгд яг баримтад бичигдснээр бол 18 наснд хүрээгүй хүмүүсийг биеэ үнэлэлтэд татан оролцуулахын тулд ятгаж, өдөөн хатгаж, за уруу татгаар хуйвилдсан гэж тодорхойлогдсон байдаг. Нийт бол 19 охины нэр дурдагдсан. Бүгдээрээ бол нэрээ нууцлаад Jane Doe гэх хуурамч нэртэй, зарим нь бол дөнгөж 14 настай байсан. За энэ бүх зүйл бол яг ингэж явагддаг байсан байгаа. Хамсаатнууд нь октод руу залгаад Epstein-ийн Palm Beach дэх эдлэнд очих аяллыг нь зохион байгуулна. За Epstein бол тэднийг ашиглаж мөнгө төлдөг байсан. Хүчирхийллийн пирамид схем нь үндсэндээ ийм маягаар явдаг. За нэг удаа тухайн арал дээр очиход бол ойролцоогоор $200, нэг шин зуучлалд бол дахиад $200 өгдөг байсан. Тэгээ хэрвээ тэр дундаас нь аль нэг охин цааш нь ярьчих юм бол чамд л муу юм болно шүү гэж Epstein бол хэлдэг байсан талаар яллах дүгнэлтэнд нь бичигдсэн байсан. За тэгээд Epstein-ийн талаар өчнөө юм яригадаад хохирогч нь мэдүүлэг өгөөд сэтгүүлч Julie Brown энэхүү 14 настай охиноос гадна өшөө одоо 80 гаруй хохирогч охин байна гэд мэдэгдээд байхад хүртэл нууц гэрээ хийгээд маш зөөлөн ялаанаагад өнгөрөөцөн. Grand jury гэд байдаг шүү дээ. Одоо нөгөө тангарахтнууд оролцсон тэм шүүх хурлыг бол хэлдэг. Тангарахтны шүүгчдийг ахалж исэн хүн нь гарын үсэг зураад энэ бүх зүйлийг баталгаажуулах ёстой байсан ч гэсэн тэр нь бол тухайн үед ингээд хоосон байсан гэдгийг саяхан олж мэдсэн билээ. Тэрнээс гадна тухайн үеийн Америкийн нэгдсэн улсын ерөнхий прокурор асан одоо Александр Акостад шууд хаягдсан тусдаа яллах саналын бичиг баримт бол байд юм байна. За өөрөөр хэлэх юм бол ингээд тангарахтны шүүгчид ерөнхий прокурор руу яллах санал явуулсан гэсэн үг. За тэрэн дээр нь болохоор ингээд Epstein-ийг баривчлах хэрэгтэй.
энэ хүн оргон зайлах маш өндөр эрсдэлтэй. Бидэнд ирсэн мэдээлэлээр бол насанд хүрээгүй охидыг уруу татсан хിവэрэ байгаа учраас нийгэмд аюул учруулж байгаа этгээд гэж үзэж гинэ гэж тэрэн дээр нь бол бичигдсэн байдаг. Grand Jury нэг удаагийн болсон үйл явдлыг яриаггүй. За энэ хүн бол одоо ч гэмт хэрэг үйлцээр байгаа. Тиймээс баривчлах ёстой гэсэн саналыг дэвшүүлжсэн гэсэн үг. За тэгээ байдал эсрэгээрээ эргээд Акоста тохиролцоо хийсэн. Эпстин болохоор холбооны хэрэгээр биш харин мужийн хэрэгт 18 нас хүрээгүй хүнээс бие үнэлүүлэхийг хүссэн гэсэн зүйл дээр өөрөө бол гэмбурууга хүлээсэн юм байна. Хүүхэд худалдаалах биш, хүчингийн хэрэг биш, хувилдаанч биш, зүгээр л одоо ингээд жоохон охноос биеийн үнэлэлт хүссэн гэсэн тийм одоо утгагүй зүйл бичигдсэн байсан. 14 настай охинтой ярилцаад тэгээд ингээд чамтай харилцаанд ороод тэдийг өгье гэж ярилцсан болгоод өнгөрсөн. За тэр бол 18 сарын ял авсан ч гэсэн 13 сарыг нь эдэлсэн. За дээр нь бол одоо өдрийн чөлөө авах боломжтой. Өөрөөр хэлэх юм бол өдрийн шоронгоос гарч ажиллах боломжтой байсан. Дараа нь хууль зүйн яам тухайн тохиролцсон гэрээг нь шалгаад Акостагийн үйлдэлийг мэргэжлийн ёс зүйн зөрчил биш харин маш муу шийдвэр байсан гэж дүгнсэн байдаг. Тэгээ айгүй инээдтэй нь юу байсан гэхээр Акоста дараа нь ингээд Дональд Трампын үед хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болсон байвал яг уу. Тэгээ Эпстиний хэрэг дахиад сөхөгдөд эхэлсэн чинь 2019 онд тэр бол албан тушаалаасаа огцорсон. Тэгээ Эпстин 13 сар шоронд суух үеэр бусад 3 хамсаатны нэрийг огт зарлаагүй. Ингээд одоо хүртэл хэн гэдгийг нь мэддэхгүй байгаа нь бас л их ноото байгаа. Холбооны мөрдөх товчооны 302 тэмдэглэл гэж байд юм байна л та. За энэ нь болохоор яг холбооны мөрдөх товчооныхны албан ёсны ярилцлагын тайланг одоо ингэж хэлдэг юм байна. Тэгэхээр энэхүү 302 тэмдэглэл донд Эпстиний Palm Beach-ийн эдлэнд ажиллаж исэн нэг гэрийн үйлчлэгчийн ярилцлага багтсан байдаг. За 2007 онд хүчээсэн ийм яриа юм бэлээ. За тухайн үйлчлэгч нэрээ бол өөрөө нууцлсан. Гэхдээ эйжентүүд бүх зүйлийг маш нарийн тэмдэглэсэн байдаг. Тэр хүний өдөр тутмын үүрэгт ажилтан нь Эпстиний орны дэргэдэх ширээн дээр $100 дэвсгэртүүдийг дэлгэж тавих, за матрасуудын хооронд нь гарбуу байрлуулах, Эпстин массаж гэж нэрлэдэг зүйлийн дараах цэвэрлэгийг хийх, вибраторыг арчих, салфетик хаях, альчуур угаах, бэлгэвч устгах гэсэн тийм ажлуудад ордог байсан юм байна. За тэгээ Эпстин нэг удаа болохоор тухайн үйлчлэгчтэй хандаад цэцэг худалдаж аваад тэгээд Royal Palm Beach ахлах сургуулийн нэг сурагч охинд сургуулийнхаа жүжигч тоглосонд нь баяр хүргэж ийн гэд аваачаад өгчхөө гэж хэлчихсэн юм байна. Бас Эпстин түүнийг бол нэг охинд машин түрээслээд өгчхөө гэсэн ажил даалгаж ийсэн. Тухайн охин нь болохоор unknown female буюу одоо танихгүй эмэгтэй гэж бичигдсэн байсан. Бас өөр нэг маш залуухан харагддаг охиныг санаж байгаа талаараа одоо тухайн үйлчлэгч нь бол дурдсан байсан. Холбооны мөрдөх төвчөөл түүнээс зарим охтууд нь 18 нас хүрээгүй байсан гэж та бодож гинүү гэж асуусан чинь үйлчлэгч бол толгойд өгсөн байгаа. Бас Эпстин охтыг ойролцоох зарим хүний газарт аваачих дуртай байсан. Зарим охтуудыг өөрийнх нь машиныг жолоодохыг зөвшөөрдөг байсан гэж ярьсан. Эпстиний ажилчид охтуудыг дагуулад худалдааны төвүүдээр дэлгүүр одоо хамт хэсгэж хүртэл явдаг байсан юм байна. Тэгэхээр зармаг авч өгөх, машинаар зугаалуулах, дэлгүүр хэсэх, орны дэрэгдэх бэлэн мөнгө, матрасны хоорондох буу, ахлах сургуульд цэцэг хөргүүлэх гээд ерөөсөө дөнгөж ингээд өсвөр насны охтуудыг яаж аргалах ингээд арга аягүй сайн олцсон байсан байна. Palm Beach-ийн цагдаагийн газар 14-өөс 23 насны хоорондох 27 эмэгтэйг массаж хийх үйлчлэгээ үзүүлэхээр тухайн байшинд очсон гэж бол тогтоосон. За тэд бол нэг удаа очих болгонд ойролцоогоор $200 авдаг байсан. За тэгээд өөр охтыг дагуулж ирэхийг уриалдаг. За тэрнийхээ төлөө ч гэсэн мөнгө авдаг гэдгийг энэхүү гэрчүүд маань хэлсэн нь бол тэмдэглэгдсэн байдаг. Ghislaine Maxwell зүгээр нэг элсүүлж оруулдаг хүн байгаагүй. Холбооны мөрдөх төвчөөний 302 тэмдэглэлүүдийн дагуу бол тэр бүхэл бүтэн үйл ажиллагааны логистикийг нь удирдахжсэн. За тэр бол эмэгтэйчүүдийг мэрэгжлийн массаж, эсвэл одоо бүжгийн хичээл гэсэн халхавчаар уруу татдаг байсан. Үргэлж хамгийн эхний уулздаг хүн нь бол ингээд Ghislaine Maxwell байсан баг. Тэгээ нөгөөдөл нь хөрхи хууль ёсны ажил гэд бодчдөг. Тэгээ массаж гэдэг нь бол бидний мэдгээр өөр зүйл болж хувирдаг байсан. За Maxwell Epstein хоёр хохирогчдод одоо дотоодын болон олон улс руу зорчих аяллыг нь зохион байгуулад паспортын асуудалд нь хүртэл тусламж одоо үзүүлдэг байсан байгаа. Хэрвээ одоо ингээд визтэй улс байх юм бол визний асуудлыг нь шийдэж өгдөг байсан гэсэн үг. За гадаад ингээд одоо өөр улсын охтуудыг элсүүлэхдээ моделийн агентлагуудыг одоо халахвч болгож ашигладаг байсан юм байна. Холбооны мөрдөх товчооны нэг тайланд бол Ghislaine Maxwell-ийг өндөр албан тушаалтай эрчүүдэд охтуудыг танилцуулахын тулд одоо тухайн хохирогчдын хувцлалт,
бас харилцааг зааварчилдаг байсан аюултай этгээд гэж тодорхойлсон байдаг. Моделийн эйжент Jean-Luc Brunel гэдэг хүнийг бол Part 1 дээр та бүхэнд дурдж орж исэн. Холбооны мөрдөх товчооны баримтуудад моделийн агентлагийн халахвчаар залуу охтуудыг элсүүлдэг зуучлагч гэж энэ хүнийг бол тэмдэглэсэн байсан. За Брунелийг дараа нь бол Францад насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн хүчирхийлэл төртүүлсэн, мөлжлөгийн зорилгоор худалдаалсан хэрэгээр баривчилсан. За урд нь бол ярьж ирсэнчлэн тэр бол шүүх хуралд орохоос өмнө Францын шоронд нас барсан. Яг л Эпстин шиг ингээд албан ёсоор бол амиа хорлсон гэсэн тийм дүгнэлт гарч исэн юм билээ. За хохирогч охтууд Эпстиний тойргоос гарсны дараа ч гэсэн асуудал нь огт дуусаагүй. Маш олон хохирогчид бол холбооны мөрдөх товчоонд мэдүүлэхдээ бид тэр тойргоос гарсны дараа ч гэсэн хүмүүс холбогддог байсан. Тэгчээд байцаагчдтай ингэж яриарэ гэж шаарддаг байсан гэж ярьсан байдаг. За холбооны мөрдөх товчооны хийсэн ярилцлага дундаас жишээгээр та бүхэнд нөхцөл байдлыг ярьж өгье. За нэг эмэгтэй бол ингээд холбооны мөрдөх товчооны эйжентүүдэд хэлэхдээ өөрийгөө бол ойролцоогоор 14 настай байхад нь Эпстинтэй танилцсан гэж бол ярьсан байсан. За тэр бол өөрийнх нь ингээд хүүхэд нас нь маш хүнд хэцүү байсан. Багадаа тийм зохисгүй харьцаанд өртөжсэн гэдгээ Эпстинд итгээд ярьсан юм байна л да. Тэгсэн чинь Эпстин түүнийг нь сонсоод маш ингээд харамсаж байгаа талаараа илэрхийлсэн юм байна. За тэгээ удаагүй тэр охиныг бол өөрийнхөө байшинд массаж хийлгэх нэрээр хурц ирэхийг санал болгодог болсон юм байна. Тэгээ тэр охины тайлбарласнаар бол тухайн уулзалтууд нь түүнд маш тийм эвгүй санагддаг байсан. За яагаад гэсэн чинь хоёулаа хувцсгүй байдаг. За тэгээд Эпстин бол түүнд зөвшөөрлгүйгээр хүрдэг байсан юм байна. За тэгээ нөгөө охин мэдээж аягүй эвгүй санагдаад угаасаа багада тийм хүчирхийллийн шинжтэй траума авцсан болохоор зогсоохыг оролцсон байгаа. Тэгээ Эпстиний гэрт очих болгондоо ингээд тэр охин бол доромжлуулсан юм шиг мэдрэмж төрдөг, өөрийг нь ашиглаж гин гэж боддог байсан талаараа өөрөө бол ярьсан байдаг. Гэхдээ тэр бас тухайн үед их хэмжээний мөнгөтэй болж байгаадаа бол маш их баяртай тийм гоё мэдрэмж төрдөг байсан талаараа бол нуулахгүй ярьсан байсан. За тэгээ тэр охин дөнгөж 14 настай урд нь аль хэдийн нэг удаа хүнд зүйлийг туулсан хүүхэд байсан. Тэгээ тэрийгээ уг нь насанд хүрсэн хүнд итгээд ярьсан чинь эмзэг байдлыг нь ингээд ашигласан нөхцөл байдал үүссэн байна. За хоёр дахь түүхтээр дурддагдах эмэгтэй бол 17 настай байхдаа Нью-Йоркийн нэг бүжгийн студийн гадаа Эпстинтэй танилцсан эмэгтэй байгаа. За тэр бол өөрийгөө баян үйлчлүүлэгчид зориулаад бүжиг тэгээ хөдөлгөөн дээр суурилсан тийм фитнес хичээл санал болгож гин гэж эхэндээ бол нөгөө танилцаад ярилцахтаа ойлгосон баг. Гэхдээ уулзалтууд нь удалгүй массаж болоод дараа нь өөр хэлбэрт шилжсэн юм байна. За энэ байдал олон жилийн турш үргэлжилсэн. Эпстин бол түүнд мөнгө төлдөг. За тэгээд ажил мэргэжлийнхэн сонголтод нөлөөлөхийг оролддог. Шинэ танилуудаа авчрахыг нь уриалдаг байсан баг. Ингээд энэ хоёр эмэгтэй хоёулаа ижил хэв маягийг тайлбарласан байдаг. Бүх зүйл болохоор ингээд аажмаар өөрчлөгдөөд тусгаарлагдсан байдал нь нэмэгдээд санхүүгийн хамаарал бий болоод ижилхэн тойргийн нэг хэсэг юм шиг болдог тухай ярьж байсан. Олон нийтэд ил болгосон байгаа баримтуудыг нэгтгэж үзэх юм бол мэйлүүд, холбооны мөрдөх төвчөөний ярилцлагууд, албан ёсоор хэрэгжээгүй яллах дүгнэлтийн ноорог, мөн гэрийн үйлчлэгч хийж исэн хүмүүсийнх нь мэдүүлгүүд бүгд нэг зүйлийг харуулдаг. Энэ нь бол маш тодорхой зохион байгуулалттай, хүмүүсийн оролцоотой, тогтсон хэв журмаар ажиллаж исэн систем байсан. Эдэж шинээр бол хин нэгэн итгээдэд ял шийтгэл оноогоогүй хിവэрэ байгаа. Дараагийн чухал баримт бол нэг өдрийн тэмдэглэл байгаа. Ил болсон файлуудын дунд Эпстиний нэг хохирогчийн бичсэн 32 хуудастай өдрийн тэмдэглэл багтсан байсан. Тэр охин бол тухайн үедээ 16-17 настай байсан юм байна. Түүний өмгөөлөгч энэхүү тэмдэглэлийг нотлох баримт болгоод тэгээд хууль зүйн яамд өгсөн. Тэгээ хуудас болгон дээр нь болохоор нууц зөвхөн өмгөөлөгчийн хүрээнд гэсэн тэмдэглэгээтэй очсон юм байна. Тэр тэмдэглэлүүд дээр болохоор тухайн охин бүрэн хяналтанд амьдарч исэн тухай бол бичигдсэн байдаг. Түүний хаана амьдрах, хаана сургуульд явах, өдөр тутмын амьдралынх нь олон шийдвэр бусдын нөлөөнд байсан гэдгийг бол харуулдаг. Гэхдээ энэ тэмдэглэлд энэ бүхнээс ч илүү тийм дарк зүйлүүд бол дурддагдсан байгаа. Тэр тэмдэглэлд бичигдснээр бол 2002 оны үед тэр охин жирэмсэн болоод охин хүүхэд төрүүлсэн чинь төрсний дараа хүүхдийг нь салгаад аваа явцсан юм байна. Тэр охин болохоор төрөх үеийнхээ талаар маш их өвдөлт, айдсыг мэдэрсэн тухайгаа бол бичсэн байдаг. Бас тэр эмчийн гарт байсан бяцхан хүүхдээ хараад богинохон хугацаанд тэврэх боломж олсон тухайгаа дурссан байсан. Түүнд бол охиноо тэврэх, хооллох боломж өртөө
10-аас 15 минут үргэлжилсэн юм байна. За дараа нь бол хүүхдийг нь аваа явсан юм байна. За тэр бичгтээ тэр миний хөөхд би түүнийг буцааж авмаар байна гэж маш тийм шаналсан байдалтайгаар айгүй тийм гонигтай гэх юм уу тийм төрлийн тэмдэглэл байсан баг. Тэгээ бас жирэмсний 27 хоногийн эхоныхоо зургийг бол хавсрагдсан байсан. За өөр нэг тэмдэглэлд тэр бол 2 дахь жирэмслэлтийнхээ талаар бичгтээ маргааш жирэмсний дунд үеийн эход харуулах өдөр эхний амьтад төрсэн хүүхдийг минь авч явсны дараа дараагийн жирэмслэлт зулбсан. Тэгээд энэ жирэмслэлт тогтсон. Би одоо өөрийгөө хүн гэж мэдрэхэ болсон. Зүгээр л ямар нэг бийт юм шиг санагддаг болсон гэж бичсэн байсан. Тэгээ цааш нь бичгтээ энэ хүүхдийг минь бас л аваад явах болов уу? Эхний хүүхэд маань хаана байгаа бол Ghislaine хайчсан бол тэр бараг үзэгдэхэ болсон. Би хүүхэдтэй болоход нас бас сэтгэхүй маань бэлэн хүн биш. Хизээ нэг өдөр эрхчлөөтэй болж чадах болов уу гэж бичсэн байсан. За өөр нэг тэмдэглэлд тэр бол зулбалтынхаа талаар ингэж бичсэн байсан. Бүх зүйл ариун цэврийн өрөөнд болсон. Би яахаа мэдээгүй. Тиймээс тэр өчүүхэн ургийг зүгээр л урсгасан. Тэрнээс хойш миний дотор юу ч мэдрэхэ болсон. Таныг үзэн ад чинь ахиж хизээж харахыг хүсэхгүй байна. Би таны хувийн үржүүлгийн хэрэгсэл биш. Хүүхэд хаана байна? Ghislaine бас хаана байна? Яагаад заавал би гэж? Яагаад миний үс тэгээд нүдний өнгө гэж ямар ч утгагүй гэсэн ийм тэмдэглэлийг Эпстейнд хандаж бичсэн байсан. За тэгээд энэ эмэгтэй болохоор дээд генийн сан буюу зарим хүний ген бусдаасаа илүү байдаг шүү дээ. Тийм генийг үржүүлэх ёстой гэж Эпстейн ярьдаг байсныг нь бол дурдсан байсан. Яг хөө энэ дээд генийн сан гэдэг зүйл шинжлэх ухааны огт үндэслэл байхгүй. Ёс суртахууны хувьд маш аюултай. Тэгээд сайн гентэй хүмүүс үржих ёстой. Муу гентэй хүмүүсийг зогсоох ёстой гэсэн 20 дугаар зууны эхэнд гарч исэн eugenics гэдэг үзэл юм байлаа. За Эпстейн болохоор өөрийгөө маш сайн гентэй гэж үздэг байсан байгаа. Тэгээд өөрийнхөө ДНХ-ийг олон эмэгтэйчүүдэд үлдээх тухай ярьдаг байсан. Энэ нь саяын яриад байсан eugenics гэсэн сэтгэлгээтэй яг адилхан гэсэн үг. Тэгээд тухайн эмэгтэй хэлснээр бол зөвхөн би биш, Эпстейн хэд хэдэн хохирогчдыг хүүхэдтэй болгосон гэж мэдүүлсэн байдаг. За энэ нь бас урдны мэдүүлэгтэй нь бол таардаг. 2019 онд New York Times сонинд Эпстейн бол эрдэмтэд болон ойрын хүмүүстэй Нью Мексикод байдаг асар том ранчта эмэгтэйчүүдийг жирэмслүүлж өөрийнхөө ДНХ-ийг хүн төрөлхтөнд түгээх хүсэлтэй байгаа талаараа ярьжсэн тухай бол нийтлэгдсэн байдаг. За тухайн үед тэр бол энэ бүхнийг бодитоор хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй байсан юм байна. Гэхдээ одоо бол энэ бүхнийг хохирогчдын өмгөөлөгчд нь нотлох баримт болгож гаргаж ирээд хууль зүйн яамны зүгээс ил болгосон. Эпстейний файлуудын дунд хавсрагсан байсан өдрийн тэмдэглэлийг ингэж мэдэж авчихсан гэж ойлгож болно. За нэг өсвөр насны охин жирэмсэн болоод хүүхэд төрүүлсэн, хүүхдийг нь авч явсан. Дахиад жирэмсэн болсон, зулбсан тухайгаа бичсэн байхад хинч одоо болтол бас л ялч итгэл хүлээгээгүй. Бас файлуудынхын дунд 2011 оны 9 сард илгээгдсэн нэг мэйл байдаг. За Эпстейнд болохоор хүүтэй болсонд нь баяр хүргэсэн тийм агуулгатай мэйл бичсэн байсан. Гэхдээ Эпстейн олон нийтэд бол өөрийгөө хүүхэдтэй гэдгээ ол хизээч ярьж байгаагүй. Угаасаа ярих юм бол насанд хүрээгүй хүүхдүүдэд учруулсан гэмт хэрэгээ ахаад хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болно. Гэхдээ энэ бүхнийг хинч мэдээгүй юу гэвэл бас үгүй. Дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүс, арал дээр нь очиж байрлаж исэн хүмүүс, мэйл бичиж исэн хүмүүс гээд бүгд нүдэн анаад амаа хамхиад өнгөрөөсөн. Одоо энэхүү 3.5 сая хуудас баримтын ачаар бол тэд нар хэн байсныг, юу ярьж исэн гэдгийг эхнээс нь мэдэж авчина гэсэн үг. Гэхдээ тэдний талаар ярихаас өмнө хууль эрх зүйн нэг зүйлийг бол тодорхой та бүхэнд тайлбарлах хэрэгтэй болж байгаа. За энэ файлуудад нэр нь дурддагдсан явдал нь тухайн хүн автоматар ч юм уу эсвэл хууль ёсоор гэмт хэрэг үйлцэн гэсэн үг бол огтосоо биш. Зарим нь үнэхээр тэнд юу болж байгааг мэдээгүй байж магадгүй. Зарим нь Эпстейнтэй мэрэгжлийн хууль ёсны харилцаатай байсан байж бас болно. Тэгэхээр хүн болгоныг хартаад энэ арал дээр байсан л энэ хүн буруутай ч гэдэг юм уу тэгж бол ерөөсөө ойлгож болохгүй. Арал дээр байсан байгаагүй хүний нэрийг ч гэсэн ил болгоогүй байж ч гэсэн магадгүй штэ. За тэгэхээр хэдүүлээ файлууд дээр байгаа зүйлсийг цааш нь ярив. Саладнаас ч бага калоритой хоолорлуулагч уургийн ундаа TechFit Monster. За Дональд Трампын нэр бол Эпстейний файлуудад хэдэн зуун биш, хэдэн мянган удаа дурддагдсан байдаг. За түүний нэр бол энэ бүх баримтад хамгийн олон удаа дурддагдсан хүмүүсийн нэг байгаа. Гэхдээ энийг бол шууд буруугийн нотлохоо гэж ойлгож болохгүй. Файлууд дээр гарч байгаа зарим дурддагдсан явдал нь сонины нийтлэл, 3 дахь этгээдийн ишлэл,
За эсвэл тухайн үеийн мэдээллийн урсгалаас одоо бүрдсэн гэж бол ойлгож болно. За гэхдээ бодит агуулгатай анхаарал татгууц зарим баримт нь одоо ялангуяа Америк нэгдсэн улсын тухайн үеийн төрийн тэргүүн байсан хүний хувьд бол эвгүй зүйлд орооцолцсон юм шиг харагдах нь бол угаасаа ойлгомжтой. За 2021 онд хийгдсэн холбооны мөрдөх товчооны ярилцлагын тэмдэглэл нэг хохирогч эмэгтэй эйжентүүдэд бол ингэж ярьсан байдаг. Гиллейн Максвелл түүнийг нэг үдшилэг дээр Дональд Трампад танилцуулсан байна. Сонирхож юуны магад гэд танилцуулсан хэсэг нь бол тодорхойгүй ч гэсэн тэрний дараа бол тэдний хооронд юу ч болж өнгөрөөгүй. Трамп тухайн саналыг нь бараг тоогоогүй, ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй гэж ярьсан байсан. Гэхдээ яг хуу Трамп бол тэгээд юм болоогүй өнгөрсөн байлаа ч гэсэн ерөнхийдөө бол охтуудыг ийм маягаар танилцуулдаг байсан гэдгийг эндээс ойлгож болохоор байна. 2011 онд Гиллейн Максвелл Эпстейн хоёрын хоорондоо бичсэн нэг мэйл нь бас байдаг. За тухайн мэйл дээр нь тэд бол Виржиниа Жуфер гэдэг нөгөө сүүлд амиа хорлоод нас барсан хохирогч эмэгтэй талаар бол бичсэн байсан. Тэгчээд дараа нь Дональд Трампыг оролцуулахгүй гэж хэлээгүй билүү гэсэн байсан. За яг юунд одоо оролцуулах гэдэг нь бол тодорхой тайлбарлаагүй. Ямар нэг ярианд оролцуулах гэсэн үү эсвэл өөр ямар нэг асуудал уу гэдэг нь Эпстейн файл дээр тодорхой бол биш байт юм байна. За үүнээс гадна файлуудад бол 2025 оны 8 сард холбооны мөрдөх товчооны бэлтгэсэн нэг хүснэгт орсон юм байна. За тухайн хүснэгтэнд нь болохоор Трамптай холбоотой 12-оос дээш одоо баталгаажаагүй мэдээллийг нэгтгэсэн байдаг. Баталгаажуулаагүй гэдгийг нь бол холбооны мөрдөх товчоо өөрсдөө одоо тэмдэглэсэн байсан. Бас 1994 онд Jane Doe гэдэг нэрээр гаргасан иргэний нэхэмжлэл багтсан юм байна. За тухайн эмэгтэй нь болохоор 13 настай байхдаа Эпстейний зохион байгуулсан нэг үдшилэг дээр өөрт нь зохисгүй байдлаар хандсан гэж мэдүүлсэн байсан. Гэхдээ энэ хэрэг шүүх хурал болохоос өмнө хаагдаад эцэслэж шийдвэр энэ төр гаргаагүй одоо өнгөрчээсэн юм байлээ. За Дональд Трамп бол Эпстейнтэй холбоотой бүх гомдлуудыг одоо болтол үгүйсгэсээр ирсэн. Юутай ч одоо зууралтаагүй, ямар ч нотлохоо байхгүй гэдэг ч гэсэн нотлохоогүй гэхээр юу ч болоогүй гэсэн үг биш. Гэхдээ нэр нь их дурдаглаа гэд бас л гэмт хэрэгтэн гэсэн үг биш. Трампын хувьд болохоор Эпстейний файл дотор хинч бодитоор одоо нотлох оролдлого хийгээгүй байсан. За ингээд ийм нэг наашаачгүй, цаашаачгүй байгаад байгаа нь ийм учиртай байна. Америкт бол хүмүүс нөгөө Трамп Тауэрын гадаа очсон ингээл одоо жагсаал цуглаан хийгээл Трампыг үзээ ядчихээн Эпстейнтэй тухайн үед холбоотой байсан байна гэх мэтчлэн дүрсүүд болоо одоо сошиал орчинд маш их явж илээ. Тэгээ үндсэндээ бол яг ингээд Трампыг одоо нөгөө хүүхдүүдийг хүчинтжсэн ч юм уу, хүүхдүүдтэй хамт байсан гэсэн тийм нотлохоо видео ч юм уу, зураг энэ төр ерөөсөө огт байхгүй гэж хэлээд байгаа болохоор за эсвэл байсан ч тэрийг нуугаад байгаа юм мэдэхгүй. Ямар ч байсан Трампын хувьд бол энэ одоо өөрөө яг ингээд үгүйсгэж байгаа шиг ямар нэг одоо ингээд харчаар одоо үзчихээр тийм зүйлүүд огт байхгүй байгаа юм билээ. За дараагийн хүн бол Билл Клинтон байгаа. Энэ хүн бас л Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан хүн. За Эпстейний файлууд дотор ховын онгоцоор нь хийсэн дор хаяж 16 удаагийн нислэгтэй Билл Клинтон бол холбогдож гарч ирж байсан. За энэ нислэгүүд нь болохоор баримтаар тэмдэглэгдсэн нислэгийн тоо байгаа. 2016 онд Эпстейнээс Билл Клинтонтэй холбоотой одоо асуулт асуусан чинь тэр асуулт болгонд нь Америк нэгдсэн улсын үндсэн хуулийн 5 дугаар нэмэлт заалтыг ашиглаад одоо хариулахаас бол татгалзаж ийсэн. За энэ нь бол мэдээж хууль ёсны эрх байсан. Бас 2009 оны 10 сард бичсэн нэг мэйл дотор Peggy Siegel гэх хүн бол Гиллейн Максвеллийн зохион байгуулсан үдшилэг дээр Билл Клинтон Jeff Bezos нар оролцсон тухай бичсэн байдаг. За энэ баримтууд нь Билл Клинтон болон Эпстейний хоорондын харилцаа олон нийтэд ил болсон хугацаанаас бол хавьгүй удаан үргэлжилсэн гэдгийг нь харуулж ийсэн. За 2026 оны 1 сард Америк нэгдсэн улсын төлөөлөгчдийн танхим Jeffrey Epsteinийн мөрдөн шалгалттай холбоотой зарлан дуудах бичгүүдийг биелүүлээгүй гэсэн үндслэлээр Билл Клинтон болон Hillary Clinton хоёрыг үл томсорлсон гэж бол үздсэн юм байна. За энэтэй холбоотойгоор одоо 2026 оны 2 сарын сүүлээр мэдүүлэг авах тов тогтоосон байгаа ч гэсэн Билл Клинтон болохоор Эпстейний гэмт хэрэгүүдийн талаар бүр юу ч мэдэхгүй гэж бүх зүйлийг өгөөсгөж мэдгдсээр ирсэн. За дараагийн нэр бол Их Британаас гадна олон хүнд төдийлөн танил биш байж магадгүй Peter Mandelson гэдэг хүн байгаа. За бол Хойд Ирландын асуудал хариуцсан төрийн нарийн бичгийн дараа Европын комиссар байсан. За орчин үеийн Британий улс төрийн бол хамгийн нөлөө бүхий хүний нэг юм байна. За Peter Mandelson гэдэг хүний нэр
Epstein-ийн файлуудад 5,000 гаруй удаа дурддагддаг. Тэгээ Epstein болохоор 2003 онд өөрийнхөө дэвтэртээ Mandelson гэдэг хүнийг миний хамгийн сайн найз гэж тэмдэглэсэн байдаг. Энэ баримт хойноосоо бол маш олон асуултыг дагуулдаг. Файлуудад болохоор Mandelson Их Британий татврын бодлоготой холбоотой мэдээллийг Epstein-д дамжуулсан байж болзошгүй гэх баримтууд орсон байсан. Бас түүний хамтрагч нь Epstein-ээс остеопатын сургалтын төлбөрт зориулж 10,000 фунт стерлинг хүлээн авсан тухай дурддагддаг. Остеопат гэдэг нь болохоор яс, үе мөч, булчинтай холбоотой асуудлыг гар аргаар засах эмчилгээг хэлдэг юм байна. За нийтлэгдсэн файлуудын донд Mandelson дотор хувцастай юм шиг харагдах байдлаар авсан зураг ч гэсэн багтсан байдаг. За тэгээ Epstein-ийн баримтууд ил болсны дараа хэд хэдэн үйл явдал бол энэ хүнд тохиолдсон байгаа. За 2026 оны 2 сарын 1-нд Peter Mandelson хөдөлмөрийн намаас бол гарсан. За 2026 оны 2 сарын 3-нд нь лордуудын танхимаас энэ хүн бол огцорсон юм байна. За яг тэр өдөр буюу 2 сарын 3-нд Лондонгийн цагдаа нар бол түүнийг Epstein-ийн файлуудтай холбоотойгоор эрүүгийн хэрэгт сэжиглээд шалгаж эхэлсэн байгаа юм байна. 2026 онд Epstein файлуудыг ил болгосонтой холбоотойгоор эрүүгийн мөрдөн шалгалтанд орж байгаа цорын ганц хүн одоогоор гэх юм бол энэхүү Peter Mandelson гэдэг хүн байгаа юм билээ. За дараагийн хүний нэр бүр сонирхолтой. Хунтайж Andrew. Файлуудад түүний нэр бол хэдэн зуун удаа дурддагддаг. За тэгээд Британий хаант засаглалд удаан хугацаанд харс өдөр үлдээх 3 гэрэл зураг бол ингээд дотор нь багтсан байгаа. За нийтлэгдсэн энэхүү зургууд дээр бол Andrew газар хэвтэж байгаа нэг эмэгтэйн дээр дөрвөн хүлэлсэн байдалтай харагддаг. За эмэгтэйгийнхэн царайг бол нууцлсан ч гэсэн Andrew-ийн царайг бол нууцлаагүй. За бас Epstein-ийн хохирогч Virginia Giuffreтэй хамт авахулсан зураг бол сошиал орчинд маш их тарсан байгаа. За энэ зурагнууд яг хизээ авахулсан гэдэг нь бол тодорхойгүй. Тэгээ мэйлүүд нь бол бүр эвгүй байсан. 2010 оны 8 сард Epstein хунтайж Andrew-д болохоор 26 настай Орос эмэгтэйтэй танилцуулах тийм санал тавьсан мэйлийг бол магадгүй Maxwell руу ч юм уу ингээд ойрынхоо хамсаатан хүн рүү биччихсэн юм байна. За тэгээ тухайн эмэгтэйгээ болохоор ухаалаг, үзэсгэлэнтэй тэгээд итгэл давхууц гэж тодорхойлсон байсан. За 2010 оны 9 сард Andrew Epstein руу нэг мэйл бичсэн байсан. За тэрэн дээр нь болохоор Buckingham-ийн ордонд нууцлал сайтай оройн зоог санал болгосон тийм мэйл бичсэн байдаг. За тэрэнд нь болохоор Epstein бидэнд хувийн цаг хэрэгтэй гэж хариулсан байна. 2025 оны 10 сард хунтайж Andrew бүх хааны цол цэргийн хэрэгэм зэрэгээсээ бол салсан байдаг. За Их Британий ерөнхий сайд түүнийг мөрдөн шалгалтанд хамтран ажиллахыг ил байдлаар уриалсан ч гэсэн 2026 оны 2 сарын байдлаар энэ бүх зүйлд хариу өгөөгүй хэвээрээ байгаа. За дараагийн нэр болохоор Howard Lutnick. За энэ хүн одоогийн Америк нэгдсэн улсын худалдааны сайд хүн байгаа. 2025 оны 2 сард энэхүү албан тушаалд бол батлагдсан байгаа. За тэгээд батлах сонсголын үеэр бол тэр Конгресст мэдүүлэхдээ 2005 онд Epstein-тэй холбоотой гомдлуудын талаар мэдснийхээ дараа түүнтэй бүх харилцаагаа тасалсан гэж хэлсэн байдаг. За тэгээд тухайн харилцаагаа алдаа байсан гэж нэрлээд бүрэн дуусгасан гэж Конгресст бол мэдүүлсэн. За гэхдээ файлуудад бол маш өөр дүр зургууд харагддаг. 2011-2012 оны мэйлүүд дээр Lutnick болохоор өөрийн хэлснээр харилцаагаа тасалснаас бүр олон жилийн дараах бичигдсэн загтлууд тэдний хооронд харилцаа үргэлжилжсэн гэдгийг нь бол харуулж исэн. За тэгэхээр 2011 болон 2012 оны мэйлүүд бол анхаарал маш их татдаг. Lutnick болохоор 2005 онд ингээ харилцаагаа тасалсан гэж хэлж исэн мөртлөө 6-7 жилийн дараа хүртэл мэйл бичсэн байсан гэхээр тэдний хоорондох харилцаа бол үргэлжилжсэн гэдэг нь харагддаг. За тэгээ мэйлүүд дээр нь болохоор уух зүйлийн тухай, уулзалтын тухай, цаашдын төлөвлөгөөнүүдийн тухай харилцан бичсэн байдаг. 2012 оны 11 сард Lutnick-ийн эхнэр Epstein-ийн аралт нь 188 футын дарвуулт онгоцоор очсон тухай дурдсан тийм мэйл бол илгээгдсэн байдаг. 2015 оны 11 сард буюу Lutnick гэх хүн Epstein-тэй харилцаагаа тасалсан гэж хэлснээс бүхэлдэн 10 жилийн дараа тэр бол Epstein-ийг өөрийн зохион байгуулж исэн Hillary Clinton-ы хандивын арга хэмжээнд урьсан байна. Тэгэхээр энэ хүн 2025 оны 2 сард Америк нэгдсэн улсын худалдааны сайд болж албан тушаалд батлагдж авах үеэрээ ингээд худлаа ярьсан гэдэг нь бол файл нэгдснээр ил болсон байгаа. За энэ хүний талаар бол Icon News дээр тавигдсан дэлгэрэнгүй мэдээлэл сонирхолтой байсан болохоор та бүхэнд уншиж өгье. Саладнаас ч бага калорийтой хоол орлуулагч уургийн ундаа TechFit Monster
Америкийн нэгдсэн улсын худалдааны сайд Howard Lutnick 2012 онд бэлгийн хүчирхийлэгч Jeffrey Epstein-ийн хувийн аралд очиж ирсэнээ хүлээн зөвшөөрсөн. Epstein-ийн хэргийн шинээр дэлгэгдсэн баримтуудаас түүнийг арал дээр нь очихоор төлөвлөж исэн тухай мэдээлэл ил болсон. 2012 он бол Epstein-ийн бэлгийн хүчирхийллийн хэрэгээр анхудаа шүүхээс ял сонссноос бараг 4 жилийн хойно гэсэн үг. Тиймээс Lutnick түүнийг юу хийдэг байсан гэдгийг нь тодорхой мэддэг байсан гэдэг нь ингэж ил болсон. Тэр бол Сенатын зөвлөлийн гишүүдийн асуултанд хариулахдаа би түүнтэй өдийн хоол хамт ийдсэн. Учир нь би тэр үед гэр бүлийн амралтаараа завьтаа явж исэн. Эхнэр 4 хүүхэд асрагч нартайгаа хамт байсан. Эхнэр хүүхдүүдтэйгээ хамт миний харсан цорын ганц зүйл бол тухайн арал дээр ажиллаж исэн Epstein-ийн ажилчнууд байсан гэж хэлсэн байдаг. За ингэснээр бол Lutnick урд нь ярьж исэн зүйлээ бол үгүйсгэж байгаа гэсэн үг юм байна. За тэгээд тэр үеэс хойш түүнтэй хизээч нэг арга хэмжээнд оролцож байгаагүй. Бизнесийн төвшөнд ч бас сайн үйлсийн төвшөнд ч гэсэн Epstein гэх хүнтэй ерөөсөө нэр холбогдож байгаагүй гэсэн зүйлийг бол ярьсан байгаа. За гэхдээ бас нэг зүйл ил болсон нь юу гэхлээр энэ Lutnick гэдэг хүн болохоор Манхэттанд Epstein-тэй олвол хөрс зэрэгэлдээ амьдардаг байсан. За тэгээд 2018 он хүртэл хоорондоо мэйл, мессеж энтер бичдэг байсан гэдгийг нь бол харуулсан. За тэгээд зарим хууль тогтоогчид болохоор Lutnick-ээс албан тушаалаасаа огцрохыг нь бол уриалж байгаа юм билээ. За гэсэн хэдий ч цагаан ордны зүгээс бол түүнийг хамгаалсан хэвээр байгаа. Ингээд одоогийн байдлаар энэ хүн огцрох уу үгүй юу гэсэн асуудал бол хөндөгдөөгүй. Мөрдөн шалгагдаагүй, зарлан дуудах бичиг ч гэсэн очоогүй байдалтай байгаа юм байна. Яг уу нэр холбогдлоо гэд бас л гэмт хэрэгт оролцсон гэсэн үг биш ч гэсэн дунд нь хутгалтсан явж байгаа болохоор байдал эвгүй тийшээ эргээд яг энэ хүний талаарх мэдээлэл бол сошиал орчинд нэлээд их бас тарцсан байгаа юм билээ. За дараагийн нэр бол Steve Bannon гэдэг хүн байгаа. За Steve Bannon-ы файлууд дээр гарч байгаа байдал нь бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой биш. Тэрнээсээ ч илүү dark зүйлүүдийг бол харуулдаг. Файлууд дээр Bannon болон Epstein хоёрын хооронд солилцсон хэдэн зуун мессеж багтсан. За тэдгээрийн ихэнх нь болохоор Bannon Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трампын ахлах стратегичээр ажиллаж исэн үед нь бол бичигдсэн байсан. За тухайн мессежүүдд нь Bannon Трампын талаар нэлээд тийм ил тод шүүмжлэлтэй байдлаар бол бичсэн байдаг. Тэр бол Трампыг эрч хүчин дууссан гэж нэрлээд өөрийгөө унгаж байгаа суутан гэж бол бичсэн байсан. Бас тэр төрийн бодлогын шийдвэрүүдэд нөлөөлсөн тухайгаа бахархалтай нарга дурдсан байсан. За нэг мессежд нь болохоор би түүнийг Хятадд 400 тэрбум долларын тариф ногдуулах шийдвэр гаргахад хүргэлээ гэж бичигдсэн байсан. Тэгчээд энийг бараг л утсан хүүхэлтэй юм шиг удирдах байгаа байдлаар тайлбарласан байсан. За өөр нэг мессежд нь тэр болохоор Трампын чадваргүй байдлыг нүүрэн дээр нь eel гаргаж байгаа юм шиг харагдаж болохгүй гэж бичсэн байсан. За бас Epstein Bannon-аас бараг 2 цагийн турш үргэлжилсэн тийм видео ярилцлага авсан бичлэгүүд, файлууд дотор нь бол багтсан байсан. За энэ ярилцлагын агуулга, зорилгыг бол бүрэн тайлбарлаг байгаа ч гэсэн нэг асуулт бол зайлшгүй гарч ирж байгаа. Ер нь яагаад энэ Steve Bannon гэдэг хүн Jeffrey Epstein-ийн өмнө суугаад ингээд камерын өмнө гарч яриа өгөх ёстой юм. Jeffrey Epstein гэдэг хүн тийм яриа авахар төвшний мөрдөгч ч юм уу, ингэх төвшний хүн бол угаасаа биш. За бас Epstein-ийн Bannon гэдэг хүн болохоор $1500 үнэтэй Hermes-ийн цаг бэлгэлсэн байдаг. За дараагийн нэр бол Larry Summers гэдэг хүн байгаа. Энэ хүн болохоор Америкийн нэгдсэн улсын сангийн сайд асан, Harvard-ийн их сургуулийн захирал асан, мөн OpenAI компани тузын гишүүн байсан хүн юм байна. Сүүлийн 30 жилийн туршид бол хамгийн нөлөө бүхий эдийн засагчдын нэг гэж тооцогддог. За 2017 оны 5 сард Summers бол Epstein-д мэйл бичээд Donald ер нь хэр буруутай вэ гэж асуусан байдаг. За Epstein бол түүнд танай хүрээлэл түүнийг ямар их чадваргүй хүн бэ гэдгийг ойлгодоггүй гэж хариулсан байсан. 2017 оны 7 сард Summers бичгтээ таны найз сэтгцийн хувьд асуудалтай гэж би бодож байна гэсэн байсан. За энэ нь бол тухайн үед ажиллаж байсан ерөнхийлөгчийн талаар хоёр хүний хоорондоо бичилцсэн хувийн энэ мессеж байсан. Гэхдээ гол асуудал нь бол Larry Summers 2008 онд Epstein ял авч шийтгүүлсний дараа ч гэсэн нэг үгээр ингээд хүүхэд хүчинтдэг үйлдэлүүд нь ил болцоод байхад хүртэл энэ хоёр хүн бол хоорондоо харилцаатай хэвээр байсан. Файлууд ил болсны дараа Summers Harvard-аас чөлөө аваад OpenAI-ийн тузаас нь огцорсон. За гэсэн хэдий ч мөрдөн шалгалт, зарлан дуудах бичиг, баримтчилгаа юу ч болоогүй. За дараагийн нэр бол Норвегийн угсаа залгамжлах гүнж Mette Marit гэдэг эмэгтэй байгаа. Энэ эмэгтэй болохоор энэ жагсаалтанд багтж байгаа хааны гэр бүлийн хамгийн нэр хүндтэй гишүүдийн нэг байгаа. За файлуудад бол түүний нэр нь 1000 гаруй удаад ордогдсон байсан. 2011-ээс 2014 оны хооронд энэ хоёр хүн бол 1000 гаруй мэйл солилцсон байдаг. За тухайн мэйлүүдтэй болохоор Epstein-ийг хайрт минь сайхан сэтгэлтэй хүн гэж хандаж
зохиож дуудах маягаар бол бичсэн байдаг. Энэ бүхэн Эпстиний талаар ноцтой гомдлууд аль хэдийн олон нийтэд ил болсны дараа явагдсан харилцаа гэдгийг бас онцлох нь зүйтэй байх. Тэгэхээр бас л хүчирхийлэгч гэдгийг нь мэдсээр байжээж харьцаагаа үргэлжлүүлсэн гэсэн үг. Файлуудад бас 2013 онд тэр бол Эпстиний Palm Beach дэх эдлэнд нь 4 өдөр байрласан болохыг нь харуулдаг. За нөгөө орны дэргэд бэлэн мөнгө тавьдаг, гуцсан доогоороо буу хийдэг, массаж энтер хийгээд идэг, бас нөө төхөөрөмж цэвэрлүүлдэг тэр газар нь гэсэн. Хохирогчид бол тухайн газрыг нь Villa гэж нэрлэдэг байсан юм билээ. За ингээд энэ баримтууд ил болсны дараа энэ гүнж маань болохоор олон нийтэд уучлал хүссэн мэдээлэл гаргасан. Гэхдээ Норвегид бол түүнийг ирээдүйн хатан хаан болох хэрэгсээ татгалцахыг шаардсан дуу хоолой бол нэмэгцээр байгаа юм байна. За одоо Kathy Rumler гэдэг эмэгтэй талаар яриа. За энэ эмэгтэй олон нийтэд бол төдийлөн танил энтер бол биш. Гэхдээ энэ эмэгтэйн түүх Эпстин ер нь бол дээд түвшний хүрээлэлд яаж ажиллаж ирснийг нь маш тод харуулдаг. За Rumler нь болохоор ерөнхийлөгч Обамагийн үед цагаан ордны хууль зүйн зөвлөх байсан. Тэгээ дараа нь болохоор Goldman Sachs гэдэг маш алдартай компани хууль зүйн захирлаар ажиллаж байсан юм байна. Тэр бол Вашингтоны хамгийн нөлөө бүхий хуульчдын нэг гэж тооцогддог. 2015 оны 12 сард тэр бол Эпстин руу мэйл бичээд түүнийг гайхалтай Jeffrey би таныг биширдэн шүү гэдгээ бол дурдсан байгаа. Бас амьдралд нь энэ Эпстин гэдэг хүн гарч ирсэн явдал нь яг л нэг ахтай болсонтой адилхан санагддаг гэж бичсэн байсан. Тэгээ файлуудаас нь харахад бол Эпстин Rumler-ийн Европ руу явах 1-р зэрэглэлийн бизнес класс тийзийг нь захиалж төлбөрийг нь бол бүрэн хариуцсан байдаг. За 2014 оны 10 сард тэр бол Америк нэгдсэн улсын ерөнхий прокурорын албан тушаалт нэр дэвшгэсгээ бодож явах үеэрээ тухайн албан тушаалаас татгалзах тухай мэдээллийнхээ нооргийг нь Эпстин руу илгээгээд түүний санал бодлыг нь асуусан байна. Өөрөөр хэлэх юм бол ерөнхий прокурорт нэр дэвшигтэй холбоотой албан ёсны мэдээллийн нооргийг Jeffrey Epstein хянуулахаар явуулсан гэсэн үг. За тэгээд эндээс бол ноцтой зүйлүүд анзаарагддаг. За Эпстиний талаас болохоор тэдний хоорондын олон зуун имэйлүүдэд өмгөөлөгч үйлчлүүлэгчийн нууцлал хамаарна гэж бол мэдэгдсэн юм байна. За энэ нь болохоор Rumler тухайн загтлуудын заримд нь Эпстиний өмгөөлөгчийн үүрэг гүйцэтгэжсэн байж болзошгүй гэдгийг нь бол илтгэдэг. За өөрөөр хэлэх юм бол энэ хоёрын хоорондох мэйлүүд нь өмгөөлөгч үйлчлүүлэгч хоёрын дунд хийгддэг нууцлал гэсэн үг гэж ойлгож болно. За хэрвээ үнэн байх юм бол цагаан ордны хууль зүйн зөвлөх асан. За тэгэл Goldman Sachs-ийн ирээдүйн хууль зүйн захирал хүн олон нийтэд ямар ч бодит харилцаа гэж мэдэгдэж явах үеэрээ ял аваад шоронд сууж исэн хүүхэд хүчирхийлэгчид хууль зүйн үйлчилгээ үзүүлж исэн байж болцсошгүй гэсэн. За тэгээд энэ хүмүүсийн Эпстинтэй холбогдсон асуудал нэг нийтлэг зүйл байгаа гэдгийг та бүхэн анзаарсан бах. За эднэр бол Эпстинтэй олон жил үргэлжилсэн тийм тасралтгүй харилцаатай байсан. Тэгээд зүгээр нэг төр зуурын санаандгүй уулзаад салсан юм бол биш. Тийм болохоор онцолж энэ хүмүүсийн баримтуудыг нь бол дурдж байгаа. За бас энэ хүмүүсийн ихэнх нь хүртэл эрх мэдэлтэй хിവэрээ ямар ч бодит ял шийтгэл хариуцлага энэ төр бол тооцоогүй байдалтай байгаа. За тэгэхээр хідүүлээ тэр бомбтнуудын талаарх яриа руу оръё. За нэгдүгээрт яригдах хүн бол Elon Musk байгаа. За энэ нь болохоор худлаан бидэгдэл яаж баримтаар няцаагддаг гэдгийн тод жишээг бол харуулж чадсан. 2025 оны 9 сард энэ Epstein файлууд ил болохоос хэдэн сарын өмнө Elon Musk өөрийнхөө X платформ дээр ингэж бичсэн байдаг. Epstein намайг арал руугаа урьж исэн, би татгалцсан. За том үсгээр бол нөгөө татгалцсан гэдгээ бичсэн байгаа байхгүй юу. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор төгсөв гэж бичсэн байсан. Надад ингээд өөр ярьж хилээд авах зүйл байхгүй. Энэ хүнтэй холбоотой өшөө мэдээлэл өгөхгүй гэсэн тийм утгатай байсан гэсэн үг. За гэхдээ энэ хоёрын хоорондоо бичижсэн мэйлүүд нь болохоор өөр зүйлийг өгөөлдөг. 2012 оны 11 сарын 25-нд Epstein Elon Musk руу мэйл бичээд арал руу нисэх нислэг тэргэнд хэдэн хүн авчрах вэ гэж асуусан байсан. За энд дурдгдсан нислэг тэрэг гэдэг нь бол нөгөө Epstein-ийн хувийн арал руу Little Saint James руу явах нислэгийг нь хэлж байгаа. Нэр марцнаас нөгөө Epstein-ийн хувийн онгоц нь Lolita гэдэг нэртэй байлээ. Тэгээ та бүхэн санаж Lolita гэдэг нэртэй тийм насанд хүрээгүй охины тухай кино бас байдаг. За тэр охины ээж нь болохоор нэг сүүлд нэг хүнтэй сухаар болоод Lolita бол хойд эцэгтэй болдог. Тэгсэн чинь нөгөө хойд аав нь Lolitад дурлаад тэгээд ээжд нь мэдэгдэлгүйгээр нууцаар сэтгнэж эхэлдэг. Тэгээд сүүлдээ Lolitаг гэрээс нь
авч зүхтаагаад бэлгийн харилцаанд ордог тухай гардаг нэг тийм одоо маш сэжгийн гэмээр утга агуулгатай кино байдаг. Та нар санджаахан бол нөгөө алсуугийн дуун дээр ч гэсэн яг энэ Лолитагийн дүрийг харуулсан одоо клип байдаг. За харахад нэг тийм гэгэн хайрын тухай кино юм шиг мөртлөө одоо яг бодит амьдрал дээрээ бол энэ нь насанд хүрээгүй хүний зохисгүй бэлгийн харилцааг харуулдаг одоо эвгүй кино байгаа. Тэгэхээр Эпстейний тэр нэг насанд хүрээгүй охидтой бэлгийн харилцаанд орох дуртай тэр фантазаараа өөрийнхөө хувийн онгоцыг тэгж одоо нэрсэн юм шиг надад санагцсан. За одоо буцаад хэдүүлээ Elon Musk руугаа оръё. Эпстейн болохоор хідэн хүнтэй одоо нэг онгоцоор ирэх юм бэ гэд бичсэн байсан мэйлнийх нь хариуд нь болохоор магадгүй талуула бит хоёр очих байхаа гэд Elon Musk бол хариулсан байсан. За талуула Riley гэж нь болохоор тухайн үед нөгөө Elon Musk-ийн одоо эхнэр байсан хүн байгаа. За дараа нь Elon Musk өөрөө одоо ийм асуулт асуусан мэйл бичсэн байсан. Танаа арал дээр хизээ хамгийн галзуу пари болох вэ гэд асуусан байсан. За энэ нь болохоор 2012 онд Epstein руу бичсэн мэйл байсан. За тэгээд бас тэр жилийнхээ зас сарын өдөр Elon Musk одоо мэйл бичихтэй. Энэ жил би ухаан санаагаа тултал ажиллалаа. Зас сарын баяраар хүүхдүүд харсны дараа Saint Barts юм уу эсвэл өөр газар очиж жинхэнэ парины уур амьсгалд орж биеэ сул тавьж зугаацмаар байна гэж бичсэн байсан. За тэгчээд нам гүм арал бол миний хайж байгаа зүйл огт бишээ гэд нэмээ бичсэн байсан. За 2013 оны 12 сард илгээсэн өөр нэг имэйл дээр Elon Musk бид баярын өдрүүдээр Карибын тэнгис болон Saint Barts-ийн бүсүүдээр байна. Очиход тохиромжтой үе гэж байгаа юу гэж асуусан байсан. Тэгсэн чинь хариуд нь болохоор Epstein чамд бол хизээд орон зай байгаа. Би очиод чамайг авъя гэж бичсэн байсан. Тэгэхээр Elon Musk үнэхээр одоо арал дээр нь явж очсон уу? Файлуудад яг энийг нь эцэслэн баталсан баримт бол байдгүй юм байлээ. За өөрөөр хэлэх юм бол ингээд хоорондоо бичсэн мэйлүүд дээр нь одоо ингээд очие би одоо яваад чи шоуди хаана пари хийх үү? Бараг л хаана уулзах гэсэн утгатай бичигдсэн байгаа ч гэсэн яг одоо тэгээд яваад очисон юм уу? Тэнд байсан юм уу? Үгүй юу гэдэг нь бол баримтаар батлагдаагүй юм байлээ. За энэ нь болохоор юу хэлж гэн гэхээр яг одоо Elon Musk одоо арал дээр нь очсон зураг эсвэл одоо видео бичлэгч юм уу? Охтуудтай авахулсан байгаа зураг одоо тэрийг ингээд нотлох баримт гэсэн үг шүү дээ. Яг тиймэрхүү зүйлүүд бол ерөөсөө байгаагүй гэсэн үг. Гэхдээ бас л энэ талаар Elon Musk-аас байцаалт энэ төр аваагүй, зарлан дуудах бичиг ирээгүй, мөрдөн шалгалт хийгдээгүй, магадгүй одоо хизээж хийгдэхгүй өнгөрөх байхаа гэж хүмүүс үздэг юм байна. Саладнаас ч бага калоритой хоолорлуулагч уургийн ундаа TechFit Monster. За одоо хоёр дахь тэр бомтны хэсэг рүү оръё. За энэ хүн бол Bill Gates байгаа. Одоогоор энэ хүн бол хамгийн тийм төвхтэй, хамгийн одоо зунгааралтсан асуудал бол Bill Gates-ийн талаарх мэдээллүүд байгаад байгаа. Сая 2 сард Bill Gates болон түүний эхнэр Melinda Gates хоёр хоёулаа бол энэ Epstein файлуудад нэрэн дурдгдсан талаарх асуудлаар олон нийтэд нээлттэй байдлаар мэдээлэл хийсэн. За энэ мэдээлэл нь үнэхээр одоо bombshell байж чадсан байгаа. Гэхдээ тэдний ярьж байгаа зүйлүүд нь бол хоорондоо тийм ч одоо таарч тохироогүй гэх юм. Нэг нэгнээсээ одоо жоохон зөрүүтэй байсан. За Epstein-ийн мэйл дотор болохоор 2013 оны 7 сард бичигдсэн тэгснэ илгээгдээгүй хэд хэдэн мэйлүүд бол байсан. За энэ юу хэлээд нэг гэхээр одоо ингээд мэйл биччихээ тэрийгээ ингээд явуулахгүй болохоор drafts хэсэг рүү ингээд орчдөө штэ. Яг тийм төрлийн мэйлнүүд байсан гэсэн үг. Тэгээд тухайн мэйлнүүд нь ингээд хүнд хандаж биш одоо Epstein бол өөртөө хандаж бичсэн юм шиг харагддаг. За нэг ясандаа бол хин нэгэнд нөлөө үзүүлэх ч юм уу давуу байдлаа тэмдэглэж бичсэн аятай тийм нэг утга агуулгатай байсан. За нэг нь болохоор Gates-ийн сангийн нэрийн өмнөөс бичсэн талархлын захидал хэлбэртэй. За нөгөөх нь болохоор хүндэт Bill гэж одоо эхэлсэн байсан. За энэ мэйл нь болохоор алдаа энтер нэлээд ихтэй. Зүгээр одоо бодож байгаа бодлоо шууд ингээд шивэд бичсэн юм шиг нэлээд тийм сонин найруулгатай баг одоо согтуу байхдаа бичсэн юм уу гэмээр тийм мэйлнүүд байсан. За тэрэн дээр нь болохоор Epstein өөрийгөө Bill Gates-ийн баруун гар юм шиг байдлаар дүрслээд ёс суртахууны хувьд бол зохисгүй зүйлүүдэд оролцсон тухай нь бол бичсэн байсан. За тэр мэйл дотор нь Орос охтуудтай холбоотой асуудлын дараа эм бэлдэж өгөхөд нь тусалсан. Adderall гэдэг юм байдаг штэ. Тийм эм олж өгөхийг хүссэн тухай бол дурдсан байсан. Чи өөрөө бэлгийн замын халдвар төвчөнтэй холбоотой мэйлүүдийг устгахыг надаас гуйгаад Мелиндад мэдэгдэхгүйгээр яаж антибиотик өгч болохыг асууж бүр өөрийн биеийн байдлаа дэлгэрэнгүй тайлбарлсан гэд тухайн мэйл дээр бичсэн байсан. За хоорондоо ингээд нөгөө ярьсан зүйлээ ингээд мэйл болгоод хадгалсан байсан юм уу хаашаа. Энээс нь одоо юу гэж ойлгож болох вэ гэхээр Bill Gates өвчин авцсан одоо нөгөө бэлгийн замын өвчин гэсэн үг шүү дээ. Тэгчээд тэрийгэ нуухын тулд Epstein-ээс тусламж хүсээд Мелиндад мэдэгдэхгүйгээр антибиотик өгөхийг оролцсон гэдгийг нь бичсэн байгаа гэсэн үг. За гол нь энэ мэйлүүдийг Bill Gates руу одоо явуулж ийсэн үү?
магадгүй явуулж исэн бол одоо шантажлах маягаар явуулах гад хадгалж исэн байх. За урдны дугаар дээр одоо нөгөө ярьжсэн шүү дээ. Bill Gates-ийн хэвлэлийн төлөөлөгч нь одоо Epstein нөгөө Bill Gates-ийг шантажлахыг оролдож исэн гэд тэгэхээр тэгэх бодолтой хадгалж исэн байж бас магадгүй. Ямар ч тач одоо драфт дотор нь ийм мэйлнүүд байсан үнэн юм байлаа. За тэгээ байж итэл 2026 оны 2 сарын 4-нд Bill Gates бол анх удаа энэ талаар дуурайад Nine News Australia-д өгсөн ярилцлагатаа бол ингэж одоо ярьсан байдаг. Jeffrey өөртөө мэйл бичсэн юм шиг байлаа. Тухайн мэйл хизээч илгээгдэж байгаагүй. Тэгээд ч бүгд худлаа зөвл яагаад тэгж бичснийг нь би мэдэхгүй. Над руу ямар нэг байдлаар дайрахаар оролдож исэн байх. Epstein гэдэг хүнтэй хамт байсан минут болгондоо харамсаж байна. Ийм зүйлд орооцолцсондоо уучлал хүсэж байна гэж ярьсан байсан. За бас тэр 2011 онд Epstein-тэй анх танилцаад тэгээд 3 жилийн туршид түүнтэй хамт одоо уулзангаа, оройн зоо гэдэж баян хүмүүсийг дэлхийн эрүүл мэндийн үйлсэд хандив өргөхөд нь урайлах тухай одоо ярилцж исэн. Тэгээд сүүлдээ тэр бүхэн нь утгагүй оролдлого болсон гэж тайлбарласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол ингээд Epstein-тэй хамт одоо эрүүл мэндийн төлөө мөнгө босгох тэр үйл ажиллагаа нь бол шал дэмий ажил байсан гэж ярьсан. За тэгээд нэмээд би ямар ч эмэгтэйтэй уулзаагүй гэж хэлээд Epstein-тэй танилцсан гэдэг нь өөрөө тэнэг алхам байсан. Тэр хүнийг таних мэддэг болсондоо харамсдгаа гэж ярьсан байдаг. За тэгээ яриаг нийтд нь ингээд дүгнэж харах юм бол мэйлнүүд нь худлаа, Epstein худалч, за тэдний харилцаа зөвхөн буйны одоо үйл ажиллагаа явуулах зорилготой байсан. Тэр асуудлынхаа хүрээнд уулзаад тэгээд оройн хоол идсэн. Тэгээ бүх зүйл дууссан гэж ярьсан гэсэн. За гэхдээ энэ яриаг өгөхөөс одоо 1 хоногийн өмнө түүний экс эхнэр Melinda Gates нь тийм нэлээд одоо өөр түүхийг ярьсан байдаг. Тэр болохоор NPR-ийн Wild Card гэдэг подкастт оролцохдоо Bill Gates-ийн нэр нь Epstein-ийн файлд орсныг хараад итгэмээргүй тийм одоо маш гонигтай мэдрэмж төрсөн талаараа ярьсан байсан. Тэгээ тэр хэлэхдээ энэ бүх детальчилж гарч ирж байгаа зүйлүүд миний амьдралын маш хүнд дурсамжуудыг дахин сануулж байгаа юм шиг байсан. Тэнд байсан бүх шавар шавхай бохир зүйлсээс холцсондоо би баяртай байдгаа гэж ярьсан байсан. Хүмүүс ямар асуултанд хариу авмаар байгааг би бүгдийг нь мэдэхгүй. Гэхдээ асуултууд нь Epstein-ийн эргэн тойронд дох хүмүүст хамааралтай. Миний экс нөхөр Bill Gates ч гэсэн тэдэнд хариу өгөх ёстой. Харин би бол бишээ гэж ярьсан байсан. За энэ яриагаараа тэр бол одоо Bill Gates-ийг өмөөрөөгүй, түүний өгөөсгсөн зүйлийг давтаж хэлээгүй. Харин зүгээр л тэр өөрөө энэ бүхнийг хариуцах ёстой хүн гэж хэлсэн байгаа. За тэгээд одоо тухайн үеийн бүх зүйлийг нэмэгтэй бол одоо шавхруу гэж нэрлсэн байсан. За маш их жигшдэг гэдгийг одоо ийм үгээр илэрхийлсэн баг. За би биш гэж өөрийгөө онцолж хэлсэн нь болохоор энэ бүх зүйлийн талаар над руу хандна гэхээсээ илүү гол хутгалтж байгаа хүмүүс рүү анхаарлаа хандуулаач гэсэн одоо утгатай байсан. За дараа нь тэр бол хохирогчдын талаар ингэж ярьсан байдаг. Ямар ч эмэгтэйчүүд, ямар ч охтууд Epstein болон түүний эргэн тойронд байсан хүмүүсийн балгаар тийм байдалд орох ёсгүй. Би тийм насны охтууд ямар байдгийг мэднэ. Би өөрөө тэр насыг туулсан. Миний охин ч гэсэн тэр насан дээр хүрчээсэн үеийг би тод сандаг. Тийм болохоор эвгүй зүйлүүдийн талаар сонсох нь хувь хүний хувьд маш хэцүү байдаг. Гэхдээ тэр бүхнээс би холдож чадсан гэж ярьсан байсан. За тэр урд нь бол Jeffrey Epstein-ийг нэг тийм одоо жигшмээр муу ёрын зүйл бийжээд ингээд хүн болцсон юм шиг гэж тодорхойлж исэн юм байна. За тэгээд Epstein-тэй зөвхөн ганцхан удаа уулзж исэн. За тэгээ уулзсныхаа дараа нь тэр бол хар дарж зүүдэлсэн гэж ярьсан байдаг. Нөхөр нь бол яг 3 жилийн турш Epstein-тэй уулзалтаж оройн зоог барьж исэн гэдэг нь үнэн гэдгийг Melinda Gates бол ярьсан байсан. За Melinda-гийн ярилцлага цацагдсны маргааш нь болохоор бүгд найрамдах намаас сонгогдсон Конгрессийн гишүүн Nancy Mace төлөөлөгчдийн танхимын хяналт шалгалтын хорны дарга руу загтал бичээд Bill Gates-ийг зарлан дуудахыг бол хүссэн байгаа. За тэгээд тухайн загталт нь болохоор Epstein-тэй холбоотой асуудлаар Bill Gates-ээс асуух асуултууд надад байна гэж бичсэн байсан. Тэгэхээр яг сүүлийн үеийн одоо энэ Bill Gates болон Melinda Gates-ийн талаарх мэдээллүүд гэвэл ийм байна. За Epstein өөртөө бичсэн юм шиг Bill Gates-тэй холбоотой мэйлүүд драфтс дотор нь үлдсэн байсан. За Bill Gates бүгдийг нь бол өгөөсгөж байгаа. Экс эхнэр нь Bill Gates-ийг өмөөрхөөс татгал заагаад өөрөө энэ бүхэнд хариулах ёстой гэж ярьсан. За бас Конгрессийн гишүүн бол Bill Gates-ийг тангараг өргөж мэдүүлэг өгөхийг хүсэж байгаа юм байна. Гэхдээ хамгийн гол нь одоогоор ямар ч одоо эрх мэдэлтэн Bill Gates-ийг байцааж шалгаагүй, дуудаагүй байдал бол хэвийн үргэлжилсээр байгаа. За Jeffrey Epstein дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох Bill Gates-ийн талаар ийм мэдээллийг хөшөөрөг болгож хадгалж исэн юм бол өөр одоо хичнээн хүнийг ийм маягаар ацан шалаанд оруулахар бодож ирснийг бол бид таашгүй. За ингээд part 2-ыг энэ хүргээд дуусгая. Part 3 дээр болохоор Steve Tisch, Richard Branson,
Peter Attia, Peggy Siegel, за Woody Allen болон Gabriela Rico Jimenez гэдэг нэг одоо годомжинд гарчаад одоо хүний мах идэж гээд орилоод исэн уйлаад ингээд тусламж гуугаад исэн эмэгтэй талаар бас яригдах болно. Та нарын одоо зарим нь энэ эмэгтэйг одоо бичлэгийг нь үзсэн байх. Тэрнээс гадна Монголын бас хэд хэдэн хүний нэр энэ файл дотор дурддагдсан талаар мэдээллүүд гарсан байлээ. Тэрийг бас би томилоод та бүхэнд хүргэхийг хичээе. Өнөөдрийн дугаартай хамт байсан нийт үзэгчидтэй баярлалаа. Та бүхэнд ойлгомжтой байсан гэдэгт итгэлтэй байна. За тэгэхээр энэ удаагийн маань дугаартай Take Fit Monster уургийн ундаа хамтарч ажилласан байгаа. За энэхүү уургийн ундаа маань жингээ хасж байгаа, жингээ барьж байгаа бүх хүн хэрэглэхэд тохиромжтой. Та фитнест явдагч бай, явдаггүйч бай, өдрийнхөө уургийг энэхүү ундаагаар нөхөх боломжтой. Маш их сахар оруулсан ундаа хэрэглэж ахаар та бүхэн эрүүл мэндэд хэрэгтэй ийм ундааг хэрэглээндээ оруулж заншаарай. За ингээд хэдүүлээ дараагийн дугаараар эргээд уулзъя. Саладнаас ч бага калоритой хоол орлуулагч уургийн ундаа Take Fit Monster